Хөл хорионы улмаас хүүхдүүд маань олон цагийг гэртээ өнгөрөөж байгаа. Энэ дундаа өсвөр насны хүүхдүүд маань бүр их онцлогтой. Юу вэ гэхээр тэдний хичээл даалгавар их байдаг. Дээрээс нь тэдний үүрэг хариуцлага бас их байдаг. Тэгэхээр энэ маань юу хэлээд байна вэ гэхээр эцэг эхчүүд маань манай сэтгэл зүйчдээр ирж хэлж байгаа юу вэ гэхээр хүүхд маань дэмий ингээд суугаад байна, бүтээмжгүй байна, цагийг ингээд дэмий хоосон өнгөрүүлээд байна гэдэгт их санаа зовдөг. Энэ юу илэрхийлж байна гэхээр хүүхдэд төлөвлөгөө дутагдж байна гэсэн. Тэгэхээр энэ төлөвлөгөөг хамтдаа хийвэл бүр зүгээр. Ингээд та өсвөр насны хүүхдтэй өдрийг хэрхэн өнгөрөөх, 7 хоногийг яаж бүтээмжтэй өнгөрөөх дээр нь хамтдаа төлөвлөгөө гаргаарай. Үүнд хамгийн түрүүнд хүүхдээсээ зөвшөөрөл авах юм. Хоёулаа хамтдаа 7 хоногийг төлөвлөе гэх үү? Чи юу гэж бодож байна? Миний бодлоор гих мэтэр яриагаа эхлүүлээрэ. Ингээд хамгийн гол нь таны хүүхэд төлөвлөгөө гаргахдаа өөрийнхөө хүсэж байгаа, өөрийнхөө зорж байгаа, өөрт нь хэрэгцээтэй байгаа тэр зүйлийг төлөвлөгөөндөө оруулах нь чухал. Жишээлбэл найзуудтайгаа харилцах цаг гаргах, жишээлбэл ном унших цаг гаргах, өөрийнхөө хоббиг хэрэгжүүлэх, хөгжүүлэх цаг гаргах гэх мэт. Үүний дараа магадгүй гэр орноо цэвэрлэх, дүүгээ харах гэх мэт зүйлүүдийг нэмж оруулах зүгээр. Ингээд эцэг эхчүүдэд та хүүхдүүдэд тодорхой төлөвлөгөө бий болгосноор таны хүүхэд бүтээмжтэй, дэмий цаг өнгөрөөсөн гэдэг шүүмжлэл сонсохгүй бас идэвхтэй, өөртөө итгэлтэй байх боломжийг олгож байна гэсэн. Ингэхдээ бас нэгэн зүйлийг анхааруулхад хүүхэд чинь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх цагийг 30-аас 40 минут байхаар тооцоолоорой. Ингээд та бүхэнд амжилт хүсье.